За сайн байцгаана уу. Принц 369 клубын техник шинжээч Зоргоо байна. За тэгэд өнөөдөр хэдүүлэнгийнх нь хувьд маш чухал өдөр ирж байна. За тэгэд хэдүүлэн эхний ээлжинд мэдээж ойлгомжтой. Зургнууч юу. Тэ эхний ээлжинд мэдээж хэдүүлэн мэдээ авна. За тэгэд Европт бол нэг тийм их юм байхгүй. За тэгэд өнөөдөр Америкийн нэгдсэн улсын баг амарч байгаа. За тэгэд хоёр дахь хэдүүлэнгийнх нь хувьд чухал өдрүүд ирж байгаа. За тэгээд төлөөлөнгийнх нь хувьд гэж хэлэхэд Америкийн нэгдсэн улс дээр бол нэг тийм амар том мэдээ байхгүй хэрнээ маш тийм савлгаан өндөртэй байх боломжтой өдрүүд ирж байна. Яагаад вэ гэхээр өнөөдөр бол мэдээж ерөнхийлөгч болж байгаа Дональд Трампын тангаргийн ясл хэлж байгаа. Өнөөдөр ирэхэд бол эдлэг маш тийм чухал өдрүүд эхэлж байгаа гэсэн. За тэгэхээр хэдүүлээ эхний ээлжид прогрессэлж байгаа ярьж хаад дараа нь койнуудын талаар ярина. За тэгэхээр койнууд ерөөхдөө бол энэ ондоо сайхан бас өсөлттэй байна гэж ярьж ирснийг манайхаас санаж байгаа бах. За бат тэгээд эхний ээлжний одоо койнууд бол өсч эхэлж байгаа тийм ээ. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд тэр асуудал хийж байна. Өнөөдөр мэдээж Трампын тангараг ёсл болж байна. За тэгээ 2 дахь өдөр 3 дахь 5 дахь өдөр гэдэг өөр асуудлууд бол энэ 7 хоногт мэдээж яригдана. За тэгээ хэдүүлээ чартер руу орцсон. Чартер руу ороход хэдүүлэнгийнх нь хувьд алт бол энэ 7 хоногтоо за өмнө нь 7 хоногт ерөөхдөө нэг оройг үүсэж байгаа шүү дээ. За тэгээ энэ орой нь нэгттэй. За одоохондоо бол гүйцэж эхэлж байгаа. Ерөөхдөө бол оройг бол бараг л за гэж үзэхэд бас болохоор яагаад вэ гэхээр хэдүүлэн чин энэ өмнөх 7 хоногтын зураг гаргац байсан санагдав. Энэ чинь 14 гэдэг шалгалтыг олон удаа хийж байгаа. За 14-өөс энэ удаад ерөөхдөө бол доош нэлийн хүчтэй савж байгаа. Гэсэн тамгийн бол энэ 7 хоногт би бол тавьж байна. За тэгээд алт бол хамгийн ихний ээлжинд хэдүүлээ явж байсан. Галын эдгүүнийг болж ирж интернет цааш тэрнээс цаашаа бас ерөөдөө сэтгүүл гэдэг Европоос гаргаад ирчихсэн байна. Эсрэг талдаа мэдээж хэдүүлэнгийнх нь хувьд яригдах зүйл нь бас хэд хэдэн зүйлс байгаад байгаа тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ энэ асуудлыг энэ 7 хоногт ерөөдөө бол ярьж дуусгаад дараа 7 хоногоос энэ сартаа ерөөдөө бол маш дараа сартаа ч гэсэн ерөөдөө бол маш том арилжаанууд хийх болтно. За тэгэхээр мэдээж дээлийн зургууд дээр алт бол одоохондоо барилцсан байгаа. Яг өмнөх 7 хоногийн илт өмнөх 7 хоногийн 3 дахь ширхэгт бол оройсон гэж үзүүлэлт бол барьсан. За тэгэд 4 цагийн зургийг харах юм бол мэдээж энэ дээрээс энэ доошго татц зурган дээр ярил хэдүүлэнгийнх нь хувьд 23.6 гэдэг ёроолыг авчихад бишгээ 76-ыг ирэхэд бол нийлж үзэж чадаагүй байна. Энэ 76-гийн гүйцэлтийг одоохондоо би өөрөө удаа хийгээд байгаа. 2729 сард цагт орж ирэх ёстой гэсэн там бол миний хувьд. Тэгэхээр дэшгийн ямар ч байсан хэдүүлээ гүйцэлт нь орж ирэх нь үү, яах нь үү, ийх нь үү гэдэг талаас нь илүү алтыг харах нь. За тэгээд гүйцэлт орж ирсний дараа 2729 за 30 37 за өдөртөө $30 руу орж ирэх боломжтой гэж үзээд тэгээд хэдүүлээ доошоо сайхан урсганаа гэж баг хараад байгаа шүү дээ. За тэгэхээр тэр нөхцөл байдал энэ ситуацийг ирэхдээ бол энэ сарда бүтэн хадгалж байгаа гэж хэлж байна. За ямар ч байсан Европын шалгалтаа заавал орж ирэх ёстой. Яг үгээр алтал дэш өсч чадахгүй энэ хард мэдээж тодорхой хэмжээнд хэрж байгаа. Тэгэхээр энэ хэрэглэлтийг хэвлээ бол цааш нь өргөжлүүлээд явах ёстой гэж бол миний хувьд бол бодогдож байгаа шүү. За тэгэхээр 4 цагийн зураг юм байна. За тэгээд дараагийнх нь авч үзэх ёстой 4 цагийн зураг нь өөрөө нэрцээ яг энэ уналтыг хэмжиж үзээд дээр 76 50 гэж орж ирсэн. Энэ удаа 94.5 гэж орж ирсэн. Доошо 61-ийн ёроолыг цаавч хийх ёстой гэсэн байрлал хэвлээ бол харна. За тэгэхээр 2671 хавцаа ихний ёроол бол заавч үүсэх ёстой. Энэ чинь нэг 18 багтлын шилжүүлэг орж ирсэн учраас энэ ёроолыг бол хатах бүрэн боломжтой гэж харж байгаа шүү. Тэгэхээр хэдүүлээ алтан дээр ямар ч байсан энэ 7 хоногт ихний ээлжид нэг сейл харах нь байна. За тэгээд цаашгаа энэ хэсэг сэтрэх юм бол
мэдээж алт бол дээшгээ нэг 2627 хавцаа гэдэг байгаа шүү. Тэрнийг бол мэдээж хэдүүлээ бол анхаарах нь байна. За 76-аас хүч аваад 86-аас хүч аваад явах юм бол дээшгээ 108 хавцаа авч байна. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь гол анхаарал тавих нэгцэг нь мэдээж 108 дээр 37 гэсэн байгаа. Тэгэхээр энэ хэсгийн хэдүүлэнгийнх нь хувьд хамгийн том сэтэрхүү үгүй юу гэсэн хэсэг байгаа даа. Эхний ээлжинд ямар ч үс нэг урт үзүр хийгээд ороод ирчихсэн. Одоо энэ чинээс доош хэдүүлээ үргэлжлүүлэх үү эсвэл энэ дээшээ нэг өсчихөд болох үргэлжлүүлэх байна уу гэдэг асуудлыг шийдвэрлэх ерөнхийдөө байна. За тэгээд нэг цагийн зургийн биелүүлэн талын үед нэг бүтэн ийм зураг зурчихсан байгаа шүү дээ. Тэгэхээр нэг бүтэн ийм зураг зурчихсан байгаа даа. Тэгэхээр хэдүүлээ энийг нэг шалгаж үзэх хിവэрээ нэг зураг байгаа шүү дээ. За 38.2-оор шалгасан. Энэ доор ерөнхийдөө бол дээшгээ энэ шалгалтаас авсан 23.6-аар ханж байгаа. Энэ шалгалтаас авсан 26.6-аар 23.6-аар ханж байгаа. За тэгэхээр алт ерөнхийдөө бол 14-ний шалгалт авсан гэж ярьж байгаа боловч доошоо хэр хүчтэй явж чадах нь уу гэдэг асуудал бол эхний ээлжид яригдана. За тэгээд эхний ээлжний хэдүүлэнгийнх нь мэдээж Еврол доошоо 82 хавцаа яригдана. Дээшгээ нэг өсч гарч ирээд 97 хавцаас нэг 23 морин ирэхэд бол талын эдийн засгийг гүйцээгээд тэгээд сэтэрх юм бол бас асуудал өөрөөр яригдана. Миний хувьд бол зүйлсүүд бол байгаад байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол хэдүүлээ энэ 7 хоног бол маш анхааралтай байх ёстой байх нэ. Хэдүүлээ энийг ерөнхийдөө маш том анхаарах юм шүү. За алтны хувьд бол ингэж ярьсан байгаа. За хэдүүлэнгийнх нь хувьд мэдээж ойл төр хэдүүлээ дээшээ нэг үзүүрнүүд гараад ирчихсэн байсан. Одоо л ерөнхийдөө бол баг ойл бол ханж орж ирж байна тийм ээ. За дээлийн зурган дээр бол мэдээж 114-с нэг анхаарал авсан. За энэ ч өмнө хэдүүлээ 108 гэж ярьж ирсэн бол энэ өөрөө дээшээ нийт сэтгэл үзүүлээ 114-ний шалгалт хийсэн. 108 байсан бол энэ доошоо 76 юм уу 61.8 гэж ярьж ирсэн боловч одоо 114-ний нэг шалгалт хийцний улмаас хэдүүлээ 86 ихний еврол гэж авч үзээд энийг шууд дээшээ барьж тавиад ямар ч байсан нэг засвар хөдөлгөөн хийх нү гэдэг асуудлыг хэдүүлээ ямар ч байсан хүлээх нь байна. За тэгээд засвар хөдөлгөөн хийгээд 94.5-ыг сэтгэлж чадахгүй бол энэс цааш үргэлжлүүлээд доошоо 74 гэдэг цэгэр болох тусад бол миний хувьд асуудалгүй санагдаж байна. Гэхдээ ойлоор доошоо мэдээж хандлагын хөдөлгөөн хийцэн учраас цаашаа үргэлжлүүлээд ирэхэд бол үнэхээр боломжтой харагдаж байна. Эхний ээлжинд 84 гэж. Урт хугацаанд гэж ярьж байгаа. За тэгэхээр урт хугацаанд бол цаашаа үргэлжлүүлээд үсгээд бол өсгөл юм байна. Өсгөл бол өсгөл юм байж байх вэ? Ерөнхийдөө бол өснө. За тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан ойл дээр ийм том анхаарал тавьчихсан байгаад байгаа. За тэгээд ойл ч өөрөө сая 7670 руу ороод ирчихсэн гэдэг чинь тийш ямар ч байсан нэг өсөлттэй гэж хараад хэдүүлээ ямар ч байсан цаашаа зургаар өргөжлүүлэх нэ. За тэгээд ойл бол эхний ээлжинд хэрэгслийн хөдөлгөөнөөр доошоо урдсан учраас жоохон хүлээлтч магадгүй. За нэг. За тэгээд яг зургийг харах юм бол ер нь жоохон хэрэглэлтийн хөдөлгөөнөөс баг цаг руу шилжүүлвэл тэгээд энэ зураг ерөөхдөө бол мэдээж хансан үзүүлэлтээр дээр гаргаж ирж байгаа 112 гэдэг чинь өөрөө доошоо бас хандах боломж нь ороод ирсэн. Хэрвээ доошоо үнэхээр нэг үзүүр хатгана гэж дайрах юм бол өөрөө 75-99 хавцаныг орж ирвэл орж ирэх хэрэг. Гэхдээ энэ жишээг орж ирэх нь ерөөхдөө бол жоохон хэцүү. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан эхний орол дээр ирсэн гэж бодоод хэдүүлээ ойл дээр бол байкуд бол болж шүү. За тэгэхэд энэ хэсгийг хүлээж авах юм бол 61 юу вэ хөө? 38.2-ийн нэг шалгалт хийчихэд дээшээгээ 138.2 за баг 150 руу нэг орж ирсэн харагдчихээн. За би өөрөө ретрес мэдээ өв тийш нь харуулаад тавьчихсан. Чаас за энийг фикс ямар ч байсан анхаарлыг бол заавал авах нь байна. За ерөөхдөө бол 61.8-аас өөрөө биш ээ. 76-аар гэж үзээд энэ 76-гийн шалгалт мөн байна. 76-гийн шалгалт бол за 76-гийн шалгалт ороо 23.6-аар заавалчгүй нэг шалгагдсан байх учиртай. За тэгээд доороо ерөөхдөө бол ингээд цэвэрхэн тавих юм бол манай ойл маань аюу гоё цэвэрхэн ирж шалгасан. За тэгэхээр эхний ээлжний ороод ерөөхдөө бол болцсон гэсэн. 4 цагийн ороод
4 цагийн яруулсан дээр ямар ч байсан ихний ээлж нь болчихсон учраас хэдүүлээ дээшээ ихний ээлж за нэг 150 руу хар. 150 руу харсны дараа доошоо нэг хугарал хийгээд цаашаа өргөжлүүлээд өсөх боломжтой гэж хэдүүлээ бол харна. Тэгэхээр хэдүүлээ энийг нэг анхааралтайгаар байж байгаад цаашаа ирэхэд бол Байдад явхад үнэхээр боломжтой болж орж ирсэ гэж бол миний хувьд бол хэлж болж байна. Тэгэхээр доошоо нэг зүг жоохон шалгалт дахиад нэг байвал байхгүй бол тэгээд тийш ирэхэд бол өргөжлүүлэх гэж харж байна. За тэгээд хэдүүлээ 4 цагийн байдал дээр ийм зураг зурсан юм чи энэ зургийг өргөжлүүлээд энэ ёроолоос заавалчгүй дээшгээ татах хэрэгтэй. Эхний ээлжин зургийг энчээ засварлаад энэ чи өөрөө 38.2. За энэ өөрөө 30 өөрөө за 23.6 гэдэг дээшгээ 23.6-аар ирэхэд бол бүтэн гаргаад ирсэн. За тэгээд энэ дээр 14 шалгалт гэж үзэх юм уу? Ихэд бол 23.6 гэж үзэх юм. Гэтэ ерөнхийдөө бол 50 гэд ороод ирсэн. 50 өөрөө доошоо 70 руу нэг жоох өргөжлүүлж орж 75 хавцаанаас буцах боломжтой гэж үзэж байгаа хэрнээ энэ чи цаашаа шууд энчнээсээ 50 гэж хансан гээд өөрөө шууд дээшгээ нэг өсөлтийн журмад хууц гэж байгаа шүү. 50 тэгэхээр илүүгээ 14 мөн цаашаа ирэхэд бол явж өгнө хэдүүлээ чи. За хэдүүлээ өнөөдөр заавалчгүй долларын индекс нэг техник шинжилгээний байдлыг ёстой. Тэгэхээр миний сайн дотны минь долларын индекс. Долларын индексийг өгнө чинээс устгаагүй л баймаар юм. За долларын индекс ирэхэд бол за байхгүй байхгүй. За тэгэхээр хэдүүлээ заавалч нэг долларын индекс заавалч нээхэр болчлоо тий. За индекс дотор байх хэвээр. За долларын индексийн байрлалыг хэдүүлээ нэг ажиглаад харъя. Долларын индексийн байрлал хэдүүлэнгийнх нь хувьд бол яг дээлигээр бол гэж үзэж байгаа тийм. Дээлигээр харах юм бол энэ хэсэг ирэхэд бол ганцны үзэлт байна. За тэгэхээр хэдүүлээ энэчнээс нэг ингээд татчих. За 161.8 гэж хэлсэн. 161.8 гэд хандсан өөрөө дээшгийн нэг өсөлтийн журманд орох боломжтой. Ойл бол өөрөө ойл доллар индекс өөрөө нэг дээшгийн өсөлтийн журманд орох боломжтой. За мэдээж энэчнээс нэг хуурал авч байгаа улмаас дээшгийн нэг 176.4 гээд ороод ирэх юм бол ер нь ойл ба доллар индекс бараг хандхуйц гэж байгаа тийм. За тэгэд энэс цаашгүй үргэлжлээд 86 гэж явах боломж байгаа хэрнээ энэчнээс шууд үргэлжлүүлээд өсгөн гэхэд долларын индекс жоох долларын индекс үргэлжлүүлээд жоох унж магадгүй гэсэн эсрэгээр миний бодол гарч ирж байна. За тэгэхээр хэдүүлээ ямар ч үс ихний ээлжний ёроолыг 161.8-ийн уралтай юм чин энэчээ 138.2-оор ирэхэд бол нэг ёроол хийх боломжтой гэж үзье. Эхний ээлжний ёроол болцсон шүү манай. Эхний ээлжний ёроол болцсон. Цаашаа өргөжлүүлээд арай өсвөө үгүй юу гэдэг л хэдүүлээ ерхий юм 7 хоногт бол ажиллах нь байна. За тэгээд цаашаа өсөд гараад ирэх юм бол мэдээж ийм нэг зигзагийн хөдөлгөөнөөр тийш өсөх боломжтой гэж үзнэ гэсэн. За тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан тийм байна. Долларын индекс бол ийм байна. За тэгээд өргөжлүүлээд мэдээж Nasdaq руугаа нэг оръё. Долларын индексийн хувьд бол ямар ч үс ихний ёроол болчихсон байгаа да. Доошоо унах юм бол 108 тэг 79 гээд цаашаа ирэхэд бол руугаа бол хийнаа. За Nasdaq дээр ойр зураг зурсангүй байхaltaй ойр зураг зурсан. За тэгээд ойр зураг зураагүй юм чи өөрөө энэ чи өмнөх 7 хоног чинь 61.8 гэдэг бол харилцаа байсан. За одоо дахин нэг оройроо бол зүтгэж байна манай стич. Тэгэхээр дахин нэг оройроо гэдэг чинь за 14 шалгалт ороод ирчихсэн. За энэ чинь угаасаа 23 байгаад 14 болсон. Энэ хэсэг заавалч нэг ингэж сунгана. Сунгаж орж ид энэ чинь доор 50 гэж байгаа бол нэг бол 76, нэг бол 86 гэж байна. Хэдүүлээ долларын индексийг цааш нь өргөжлүүлээд баг дээшгээ харж болж байгаа шүү. Анхаарал татах зүйл минь хэдүүлэнгийнх за надаас бол олон хүмүүс сууж байгаа. Энэ тренд. Гэтэ энэ чи сэтэрч байгаа шүү. Энэ сэтэрч байгаа шүү. Энэ тренд лайн чи за яг доошоо нэг яваад 100-ын төвлөл болох үз. За бараг л 100-ын төвлөлж барагч болохгүй ч юм уу дөө. За тэгвэл энэ тренд лайнд бол угаасаа сэтэрч байгаа. Тэгэхээр хэдүүлэнгийнх хувьд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй зүйл нь яач нь гол анхаарлаа хандуулах хэрэгтэй зүйл нь энэчний шалгалт байсан, энэчнээс тэгширж байгаа. За энэчнээс цаашаа ирэхэд бол за нэг зигзаг
2 дахь зигзаг ороод ирсэн. За ингээ 3 дахь зигзаг ерөөхдөө бол хаашаа байх вэ гэдэг байдлыг хэлээ. Харах нь бай. За тэгээ зигзагийн шалгалт баг тусмаа дээшээгээ ерөөд болох байдаг тийм ээ. Тэгэхээр 76 эхний цэг бол хэдүүлэнгийнх нь хувьд 21982 гэсэн цэг бол байгаа. Заавал ч 21982 руу нэг харах ёстой. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд 21982 руу бүтнийг харчаад 21982 шүү дээ. За 21979 хавцаа ерөөдөө нэг ууралтай гэж харж болохоор тэр хэдүүлээ Nasdaq-ийн хувьд бол цаашаа өргөжлүүлэх нэг бай барихд бол миний хувьд бол асуудгүй л харагдчихэ. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан анхааралтайгаар Nasdaq дээр ч гэсэн ерөөдөө бол чүчүүд анхааралтай байхаар бол болж байгаа шүү. Болохгүй. За тэгээд Nasdaq бол цаашаа нэг тийм амар том шалгалтыг бол хийж чадхааргүй харагдаад байгаа. Гэхдээ баг цаг руу заавал ч хэдүүлээ нэг шилжиж харна. Тэгээ баг цаг руу шилжчихэд энэ чинээс ирэхэд бол нэг шалтгаан үзэх хэрэгтэй. Тэрнээс өмнө энэ зургийг нэг ингэж татах хэрэгтэй. За нэг татаад үзчихэнгүүд энэ чинь за 94.5 гээд 23 гээд ирэхэд бол хатсан. Уншилт нь өөрөө 123 руу байсан. За 123 руу унж орч ирчихэд өөрөө 50 76 юм уу 86 за энэ 100 та хоёрлагтаад 86-аас дуусах өдрийн 38.2 за 86 гэж хэлсэн юм байна. За тэгээ 50 руу орж ирж цааш өргөжлүүлээ техник хэлжинд 14 чих. За 948 мгийн нот. За тэгээ цааш өргөжлүүлэх юм бол энэ цаашаа 14 илүүтэйгээр 2262 гэсэн байрлалыг үүсгэх нь байна. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан Nasdaq дээр бол анхааралтай байж бас бааюуд ороод явах нь бай шүү. За тэгээд анхааралтай байж байгаарай. За тэгээд жижиг цагийнхан зураг руугаа нэг шилжиж орё л доо. Нэг цаг руу нэг шилжиж. Цаг руу нэг шилжиж ороод энэ зургийг шууд доошгоо ингэж тэг тавих шаардлагатай гэж үзээд гээд нэг тавьчих. За 50-д үзэнгүүт хэдүүлэнгийнх нь гол анхааралтай ч зүйл нэг 38.2-ын шалгарч 61 сэтгэлсэн 86 руу зарч нэг явна. 21737 гэсэн. За 21737-аас цаашаа дахиж нэг үргэлжлээд явах юм бол шууд руу чинь 61.8 шалгалттай. За 76-аас эхэлтэй хөдөлгөөн угаасаа 76-аас хүч аваад 86-аас хүч аваад явах юм бол шууд ийшээ бол явах. 108 руу явах. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд нэг ороолон цаа нэг энэ хавцаа дахиж нэг орж ирэхээр тэгээд орж ирэхгүй бол цааш үргэлжлүүлээ ба явахаар харагдаж байгаа. Тэгэхээр энэ 7 хоногийн ситуац ерөөхдөө бол ойлгомжтой юм. Үнэхээр ойлгомжтой байгаа юм шиг. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд Nasdaq дээр ч тэр 7 индекс дээр ч тэр заавч нэг үзүр замж. Тэгээд алтны хувьд бол гэж ярихад бол алтны хувьд бол за одоогор ерөөхдөө бол нэг үзүр хийх гэж оролдож байна тийм ээ. За долларын индекс хязгаарч үзэх юм бол 61.8 тийш 86.1 болсон шүү дээ. За үнэхээр хандлаа гэхэд 2782 юм да. Гэтэ энэ хөдөлгөөн бол өнөөдрийн дотор орж ирэх жоохон хэцүү харагдаад байна. Тэгэхээр энэ 7 хоногтоо за нэг 2 дахь 3 дахь хүртэл юм уу нэг юм хөдөлгөөн явчихад энэний цаашаа ирэхэд бол уналтын байвал бүтэн үүсч магадгүй. Гэж хэдүүлээ үзээд сайхан ситуацуудаа хадгалаад авъя. За тэгээд энэ удаагийн анализ бол 20 минут тий. За 20 минут болж байгаа бай. За ямар ч байсан хэдүүлээ долларын индекс за Nasdaq дээрч тэр ерөөхдөө бол нэг үзүр гаргаад ирчихсэн байгаа та. За Nasdaq тэр бол цагаараа бас нэг үзүр гараад ирчихсэн байгаа. За мэдээж хэдүүлэнгийнх нь хувьд 30,000 цагаан зургийг ерөөхдөө бол яриаг юм. За 30 гэж байгаа 23 дээр цаашаа 30 гээд ерөнхийдөө бол за нэг энэ хавцаа бол заавч орж ирэхээр тэгтээ үргэлжлүүлээд явах юм бол мэдээж жоохон хэцүү. Тэгэхээр 50 гээд 14 илүүтэй 14 өдрийн нэг бол ханан нэг бол 14 илүүтэйгээр 34 гэхэлэр заавч хэдүүлэнгийнх нь гаргаж ирсэн ханш гарч ирж байгаа. За ийшээ гэх юм бол за болж байна. Ийшээ гэх юм бол үнэхээр болж байна. За ингээд цаашаа үргэлжлүүлээд өсөглөө гэхэд хэдүүлэнгийнх нь хувьд бол нэг тийм айхтар орж ирэхгүй. Тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө бол дээшийг өргөжлүүлээд харсан ч болж 2750 гэдэг ч юм бол боломжтой юм шүүхгүй. Миний хувьд бол.
За тэгэхээр 2754 гэж байгаа анш руу бол байлах болж байна. Гэхдээ энэ илүүгээ 14 дээр баг алтуул эхний ээлжинд бол зүрээ хийгээд доош орж явах унаа гэж үзэж болох үз. Тэгэхээр хэдүүл ямар ч байсан алтан дээр ч тэр долларын индекс дээр ч тэр ойл дээр ч тэр ерхэд бол анхааралтай байх нь шүү манай. За тэгээд ингээд хэдүүлэн гэх нь ярих зүйл ерөнхийдөө бол дуслаа. За тэгээд өнөөдөр орой манай ерөнхийлөгч Трамп маань сайхан тангаргийн эслээ хин байна. За тэгэхээр хэдүүлээ тангаргийн эсэл дээр нэг юм шууд тогтоолоо батлна гэдэг байгаа шүү. Шууд тогтоолоо батлна гэдэг байгаа. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь Forex ярилж байгаа шүү дээ. Крипто ярилж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол маш тийм хүчтэй хөдөлгөөнд орж ирнэ. За тэгэхээр дуусахаас өмнө ойлгомжтойгоор Trading View-г ороод хэдүүлээ BTC-ийн сайхан анализыг бол оруулъя. За тэгэхээр хэдүүлээ бол BTC-ийн анализыг ойрт хийсэн гэх тээ. Ойрт хийгээ. Тэгэхээр хэдүүлээ ямар ч BTC-ийн анализыг оруулах нь байна. Заавалж оруулах. За 4 цаг гэж. За 4 цагийн байдлаар гэх юм бол 4 цагийн байдлаар 5 цагийн зургаараа хавахад бол за ерөнхийдөө бол доошогоо энчээ хэдүүлэнгийнх нь энэ чинь нэг юу юм гэсэн. Лсэн шүү дээ. За 4 цагийн байдлаар гэх юм бол хэдүүлэнгийнх нь хувь нэг за 4 цагийн байдлаар бол хэдүүлэнгийнх нь нэг ёроол үүсгэсэн. Эхний ёроолыг бол энчээгээ тогтоогоод болоод байсан. Даа ч ихэд бол цаашаа задарсан тий. Энэ бараг 100 явсан. Болохоор за хэдүүлээ энийг зөөгөөт. Ямар ч гэсэн эхний хэлж зөөгөөт. За тэгээд зөөгөөт явах юм бол за арайч бас 100 яваагүй юм байна. За бараг 150-аас буцсан гэх юм уу. За тэгээд бүсчлэлийнхаа хөдөлгөөнөөр бол 25-75 бол ихэд бол цаашаа хөдөлсөн. За ингээд 14-ийн шалгалтын нэг мөсөг хийцэн 14 ч тийшээ 114 руу бол хангана штэ тий. Хэдүүлэнгийнх нь гаргаад ирсэн 114-ийн үзүр бол байгаад л байгаа. За тэгээ 108-ийн үзүрийг бол хэдүүлээ хийчихсэн байгаа. За тэгээ 114-ийн үзүрийг нэг мөсөн хийгээд тэгээд тэрний дараагаас бас өөр ситуац бол яригдана. За тэгэхээр өнөөдөр ерөнхийлөгч маань тангараг ёслоо хийгээд тогтоолоо батлана гэдэг бол тэч биткойны тал дээр бол маш тийм өндөр савлгаатай хөдөлгөөнүүд орж ирнэ. За тэгэхээр ерөөдөө бол цаашаа өргөжлүүлээд өгсөх нь тодорхой ч гэсэн тэрнээс нэг жоохон пат гэсэн нэг хөдөлгөөнүүд орж ирэх боломжтой гэж хэлдэг үз. За тэгэхээр энэ зургийг хэдүүлээ устгаад үзүүрээс ерөөдөө бол доотлоо яруулах ерөөдөө бол зураг татгаар болцсон гэж хэдүүлээ үзээд хав гэдэг нэг зураг бол заавч татах нь биш шүү дээ. За энэ байрал дээр авчраа 50 61.8 өөрөө ирчихсэн. Энэ чи 14-ийн илүүтэйгээр орох гэрсэн. За 180 114 зэрэг ирэхдээ бол гарч ирж байгаа эхний хэдүүлэнгийнх нь хувьд дахин нэг өндөр үзүүр хийж байна. Биткойны хувьд бол хэдүүлэнгийнх нь дахин нэг өндөр үзүүр хийж байгаа. За тэгээд энэ чи ирэхдээ бол 61.8 гэдгээ хийсэн учраас энэ шиг 114 115 гэсэн хайшуул угаасаа баталгаа. Үнэхээр баталгаатай урт хугацаанд байна. Юу лээ энэ 25 хоног дуустал чинь баг 200,000 руу гарна гэсэн яриа биткойны хувьд бол яригдсан байлээ шүү дээ. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд ямар ч байсан эхний ээлжинд 115 гэсэн үзүүрлөө бол эхний ээлжинд явна. Тэрний дараагаар шууд 120 руу бол бүтэн боломжтойгоор явчих болно. Гэхдээ хөдөлгөөн энэ чинээс ингэж орж ирсэн ч жоохон сунаад энэ хавцаа орж ирэх боломжтой. Тэгэхээр хэдүүлээ бол дарааштай сайхан цэгүүдэндээ бэлдээд суух нэ. За тэгэхээр хэдүүлээ койны харилцаануудыг сайхан анхаарах юм байна. За тэгээ манай клубын ерөөхдөө бол клубын зүгээс койн авч дарж байгаа хүмүүс өчнөө олон байгаа. Тэгэхээр тэр хэдтэй мэдээд дуулахад бол хэдүүлээ энэ номдоо бол сайхан саварнаа гэж байна. За тэгээд биткойны хувьд бол мэдээж хаашуул угаасаа дийшгээ зааж байгаа. За тэгээд доороо бол мэдээж нэг шалгалтын хувьд бол хийцэн. Нэг шалгалтыг бол угаасаа ойлгосон. 61.8 шалгалт хийцэн. 86-аас эхэлсэн. За энэс цаашаа 108, 114 гэх ерөнхийдөө бол цааш өргөжлүүлээд өснө гэж харж байна. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд одоо сайхан төвч итэг хүлээ. Койнууд угаасаа дараа жилийн гэж байна. Энэ оныхоос 4 сар хэд бол дэше гараад ирсэн байх болно гэж баг би амлахч нэр өгч идэх үү.
За тэгэхээр ямар ч байсан хэдүүлсэнгийнхэн хувьд гоё сэдвүүд мэдээж орж ирж чинь гоё хөдөлгөөнүүд орж ирэх боломжтой байна. За ингээд цааш үргэлжлүүлээд хэдүүлээ. Ямна за хэдүүлээ нэг Ethereum л нэг ороод үзчихье. Ethereum юм найз. За Ethereum хэдүүлээ мэдээж нэг доор ёроол гаргаад ирчихсэн байсан хэвээрээ. Тэгээд тэр ёроолыг шилжиж хэдүүлээ бол нэг систем байдалд орсон. Систем байдал нь 94.3 орж ирсэн. За 76.4-ийг ерөөдөө өсөлт чадаагүй жоох болчихсон. Далчнаа дэшгүй одоо цаашаа үргэлжлүүлээд нэг 23 гэсэн анш руу зарж чинь гэсэн байрлалыг бол хэдүүлээ авах болж байгаа шүү. Ethereum дээр арилж ээж хүмүүс байвал одоо ингээд доотлын ёроолт ирэхэд байцсан бол ерөөдөө бол болохоор байсан. За Ethereum цаашаа үргэлжлүүлээд 3900 гэдэг үзүүрийг бол угаасаа эвдэх нь ойлгомжтой. За тэгээд энэ 138-аас ерөнхийд нэг шилжчихсэн. За 76.4 үдчих ихний хэлжинд 123 3900 гэсэн. За цаашдын үн ханш гэх юм бол 4200 бол хангалттай батны гарна. 4200 бол хангалттай батны гарна шүү. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан анхааралтайгаар дэвч итэг хүлээ гэж. За цаашаа ерөөдөө бол 4200 гарах нь бол ойлгомжтой тэр юм. За тэгээд цаашдаа ерөөдөө бол өөр койнууд маш олон байгаа хэрнээ хэдүүлсэн гол анхаарлаа хандуулах хэрэгтэй зүйл нь биткойн дээрээс нь Ethereum 2 байгаа. За тэгээд хэдүүлээ ерөөдөө бол цаашдаа сайхан баяжхын төлөөгээд ерөөл сайхан баяжхын төлөөгээд сайхан ерөөл батар шиг гээд сайхан анализ зэдүүлээд дуусгав. За тэгээд өнөөдрийн анализ гоё тайван ирээс нь ярих юм ихтэй өнчлөө. За тэгээд өнөө орой Трампын мэдээж тангарах хийх ёслол болох учраас хэдүүлээ арилжаанууд дээр маш том анхааралтай байх нэ. За тэгээд манайхаа энэ 7 хоногт нь амжилт тэгэхээр хэдүүлээ энэ 7 хоногийн байдал маш их зүйлийг бас харна да. За энэ 7 хоногч гэлтгүй нэг сар дуустал ирэхдээ бол бас савлага өндөртэй байх баха гэж миний хувьд бол бодож байгаа. За тэгээд энэс цааш 3 сард бас савлага маш өндөр байх бах. За тэгэхээр хэдүүлээ сайхан анализ ингээд хэдүүлээ өндөрлцгөө. За тэгээд энэ 7 хоногийн ярилцлаганд дараа 7 хоногийн ярилцлаганд энэ сарда дараа сарда бүх сардаа сайхан амжилттай ярилж авах болтугай манай. За тэгээд хэдүүлээ дараачихан анализаар дахин уулзъя. За тэгээд энэ 7 хоногийн 3-р нэг юу болж ийн гэх статыг нэг өмнүүлэх бах. Энэс өмнүүлэхгүй бол гадаа. За тэгээд хэдүүлээ ямар сайн да ямар ч тач дараагийнхаа анализаар дахин. За тэгээд энэ анализ маань үзэж байгаа хүмүүс тий. Баярлаа манай. За тэгээд дараагийнхаа анализаар хэдүүлээ дахин нэг болцгоо. Баяртай.